Ноёлоо CMC телевизийн хөтөлбөртөө иргэн тавтан мөрлөн. Манай студид өнөөдөр Монголын органик зерма болон премиум консюмер сегментийг хамгийн хурдцтай өсөж байгаа Green Gate International компани захирал уран жаргал хатагтай уралсан ирээд байгаа. 2018 оноос хойш тэд 25 глобал брэнд 1000 гаруй бүтээгдэхүүнийг Монголд оруулж салбарынхаа бизнес загвар хэрэглэгчийн хандлагыг өөрчлөх хэмжээний өсөлт харуулсан. Тэгэхээр өнөөдөр бид компанийн өсөлтийн шинэ драйвер болон бүтээгдэхүүний чанарын бодлого мөн 2026 оны зах зээлийн одоо тренд стратегийн талаар ярилцах болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Саяны тоо байгаа шүү дээ. 2018 оноос хойш 10 дахин өссөн гэхээр энэ бизнесийн өсөлтөд нөлөөлсөн гол одоо хүчин зүйл юу вэ? Брэнд үү эсвэл үнэхээр хэрэглэгчийн зан төлөв зах зээлийн өсөлт нөлөөлөө эсвэл Монц группийн одоо экосистем үнэхээр сайн одоо базж чадав. Яг манай компани байгуулагдаад одоо яг 7 дахь жилдээ болж байна. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаа явуулаад бол 10 дахь жилдээ орж байна. Бид нар анх энэ импортын бизнесийг эхлэхдээ Монгол даяар маш олон бизнесийн байгууллага одоо импортын байгууллагууд байгаа. Тэгээ бидний анх барьсан зарчим юу байсан бэ гэхээр Монс өөрөө эрүүл мэндийн байгууллага. Тэгвэл өвцний дараа хэрэгэлдэг эм бүтээгдэхүүнүүд байдаг бол Монголын хэрэглэгч нар өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх боломжтой байна. Эрүүл амьдралын хэв маягтай байх юм бол заавал эмийн эрүүлээ очих шаардлагагүй гэдэг үндсэн дээрээс ер нь манай бүтээгдэхүүн одоо импортын бизнес эхэлж исэн. Яг тэр чиг баримжаа ерөөсөө алдаагүй одоо хүртэл явсан. Тэгээд бид нар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээ аль болох нийгэмдэр байгаа жижигэн ч гэсэн асуудлыг шийдэх юмсан гэдэг анхны зорилготойгоор эхлүүлсэн. Тэгээ яг тухайн үед бол өнгөрсөн одоо ковидын нөхцөл байдал манай бизнесийг нэлээд хурцсаж өгсөн гэж харж байгаа. Яг бол хэрэглэгч нар өмнө нь бол зөвхөн одоо зүгээр затгалан байх нь чухал юм байна гэж харж исэн бол илүү одоо идэх уух юм дээрээ хүртэл бид нар чанартай эрүүл бас дээрээс нь шимт хижээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь бидний амьдралын чанарт шууд нөлөөлд юм байна гэдгийг аягүй сайн ойлгодог болсон. Тэгээ бид нар анх байгуулагдсан хугацаанаас хойш л яг хэрэглэгч нарт эрүүл мэндийн боловсролыг олгохын төлөө аягүй их тууштай ажилласан. Бүтээгдэхүүний брендийн нэрчил хэлэхгүйгээр ягаад эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь ач холбогдолтой тэрний ягаад амьдралын чанарт нөлөөлдгийг гэдгийг хэрэглэгч нартаа одоо маш олон сувгуудаар дамжуулж гаргасан. Тэрний амжилт маань бас энэ компани өсөлтөнд нэлээд нөлөөсөн баг гэж харж байна. Бараг дэлхийд дэмжиж өгсөн юм байна гэж ойлгох нь шүү дээ. 25 одоо дэлхийн партнер компаниуд 1000 гаруй бүтээгдэхүүнүүд бол бас нэг талаас бол үнэхээр томтой. Харин танай портфолиод одоо хамгийн өндөр өсөлттэй ангиллал нь юу вэ? Одоо эрүүл мэндийнх вэ нүү, эсвэл гоо сайхных вэ нүү, органик хүнс үү, эсвэл одоо хүүхдийн бүтээгдэхүүн үү? Манай компаниуд 3 гол категорийг авч явдаг. Нэг нь бол гоо сайхан. Гоо сайхан дотроо бүхэл гоо сайхан биш, эмчилгээний гоо сайхан гэж гардаг. Эмчилгээний гоо сайхан бол хамгийн том портфолиог эзэлдэг. Дараа нь бол бид нар хүүхдийн органик хүнсний категорийг авдаг. Дараа нь болохоор үргийн хэрэглээ. Тэгээд яг өсөлтийн хувьд бол гоо сайхны категорийн өсөлт бол маш эрчимжиж байгаа. Өмнө нь бол ганцхан тос байдаг гэсэн бол тэрний одоо суур, пресерум, серум, дараас нь одоо спрей гэдэг юм уу тийм өөрөө категори одоо тэр категорийн өсөлтөнд дэлхийд даяар ч гэсэн өсөж байгаа. Тэгэхдээ үндсэн гоо сайхан дотроо эмчилгээний гоо сайхны өсөлт нь энгийн гоо сайхны өсөлтөөс 2 дахин нэмэлт одоо илүү хурдцтай байгаа. Тэрний гол шалтгаан нь бол гоо сайхны бүтээгдэхүүн ч гэсэндээ арьсанд яг хүний бие одоо биед бол маш чухал үүрэгтэй учраас тэрэн дээр чанар дандаа яригддаг. Дахиад дээрэс нь нотлохонд суурилсан байна. Үнэхээр эн чинь өөрөө эрүүл мэндэд ээлтэй юм уу гэдгийг дэлхийд даяар аягүй сайн судалж байгаа. Тэгээд тэр бүтээгдэхүүний өсөлт бол манай компани дээр нэлээд өндөр өсөлттэй явж байгаа. Энэ нь өөрөө яг Монголын зах зээл ч гэсэн гоо сайхны категорийн тэлэлт бол аягүй хурдцтай явагдаж байгаа. Эсвэргээр манай хүүхдийн хүнсний органик хүнсний категори бол манай нэлээд томоохон категорид ордог ч гэсэндээ төрөлхийн хэмжээнээс шалтгаалаад өөрөө зах зээлийн бууралт нь бол өнгөрсөн жилтэй харьцуулахад 6% бууралттай явж байгаа. Хүмүүс хүүхдэд анхаарал тавих болцсон гэсэн. Төрөлт одоо жишээлбэл 2020 онд төрөлт 75 мянга байсан байхгүй жилд дунджаар. Тэгтэл 24 онд 58 мянга болтлоо буурсан. Тэр хэмжээтэй харьцуулахад зах зээлийн бууралт нь 6%, манай компани импортын бууралт 3% гэхээр яг нөгөө нэг өгөгдсөн зах зээл дээр бол бид нар өсөлттэй явж байгаа. Нөгөө талаас эцэг эхчүүд бол хүүхдтэй хамгийн эрүүлийг авч өгөхийг үргэлж зорддог учраас яг манай яг категори дээр бол өсөлттэй зах зээлийнхаа бууралттай харьцуулахад бол нэлээд амжилттай явж байгаа гэж харж байна. Оюуны үед бол хэрэглэгч мөн баг тийм үү? Тэгэхээр сүүлийн үед хэрэглэгчид яг ямар хуу зан төлөв ажиглагдаж байгаа вэ? Дээрээс нь ямар хуу орц найрлага, гарал үүслийг бас төлхөө сонирхож байгаа вэ? Бүтээгдэхүүнийг. Анх бид нар яг түүхээ ярих юм бол 2018 онд байгуулагдаж байгаад
худалчгүйд бол хүмүүс зөвхөн баг хугацааг л хардаг, тэг үнийг хардаг байсан бол тэр үетэйгээ харьцуулахад хэрэглэгч нарын мэдлэг, эрүүл мэндийн боловсрол дахиад бүтээгдэхүүн сонголтын дээр одоо гаргаж байгаа шалгуур үзүүлэлт бол харьцангуй ондоо болсон. Өмнө нь бол эмч ч юм уу хин нэгэн сайн гэж хэлэнгууд тэрэн дээр ингээ одоо илүү судалгаа хийхгүйгээр шийдвэр гаргадаг байсан бол одоо бол хэрэглэгч нар маш их одоо судалгаатай үнэхээр эн чинь бодиттой юм уу, та нарын хийж байгаа маркетинг чинь үнэн юм уу те, эн чинь өөрөө нотлохоон цувралсан юм уу гэдгийг аягүй сайн хардаг болсон. Тэгэхээр бидний нөгөө гол баримталдаг ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дээр бол органик бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг зорддог. Тэгээ органик дотроо Европын холбооны улсын органикийн шошготой бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэхийг зорж одоо яг тэр бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Энэ нь яагаад вэ гэхээр Европын холбооны улс өөрөө хүнсний аюулгүй байдал дээр дэлхийд номер 1. Тэгээ тэрэн дээрээ шошгоор баталгаажна гэдгийг бид нар заавал олон юм ярих шаардлагагүй болчдөг. А тэрийг Европын холбооны улсын органик шошгоны цаана ямар шалгуур үзүүлэлт байгаа вэ гэдгийг бараг дангаараа 5 жил ярьж одоо хэрэглэгч нар таниулахыг зорьсон. Тэгээ одоо бол харьцангуй хүмүүс навчин тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн юм байна. За органик чинь энэгээр одоо ялгаатай юм байна гэдгийг мэдлэгтэй болцсон байгаа нь манай бас бизнес дээр нэлээд түлхэц болж ирж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд бол эмчилгээний гоо сайхан сайхан өөр аягүй тэлэгдэж байгаа. Тэгэхээр ялангуяа манай бүтээгдэхүүнүүд дийлэнх нь Франц улсаас оруулж ирдэг. Тэгээ Францд ямар зарчмаар ямар тогтолцоотой явдаг вэ гэхээр Францын хамгийн том арьсны одоо анагаахын сургуулийн арьсны тэнхимийн судалгаа шинжилгээний багийнхан тэр бүтээгдэхүүнүүдийг 2-3 нэг бүтээгдэхүүнийг багтаа 2-3 жилийн хугацаанд туршаад энэ өөрөө арьсанд яаж нөлөөлж байгаа, ямар эмгийг эмчилж байгаа. Дахиад дээрэс нь өөрөө арьсны экосистем чинь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлээд шинжлэгдэх процесстэй явагддаг. Тэгээ тэр процессыг дэмжиж гинүү гэдгийг л судалдаг. Тэрнээс одоо энгийн гоо сайхан бол шууд одоо түрхэл цайрын ч юм уу, шууд түрхэл байхгүй болно ч юм уу. Тэрнээсээ илүү яг эмнэл зүй талаасаа эн чинь өөрөө хүний биед ээлтэй юм уу? Дахиад дээрэс нь өөрт нь байдаг экосистемийг дэмжиж өгч байгаа мó гэдгийг дээр нь илүү сайн ажиллаж өгдөг учраас бид нар нөгөө нотлохоон цувралсан гэж харж байгаа. Тэгээд угаасаа яг бүтээгдэхүүн гарч ирж байгаа бүтээгдэхүүн болгон клиник туршилтаар баталгаажаад тэр нь өөрөө олон улсын арьсны эмч нарын хурал дээр танилцуулагдаад тэгээ баталгаажиж гардаг учраас тэрэн дээр бид нар айгүй тийм нүүр бардам байдаг. Тэгээд Монгол улсад ч гэсэн одоо яг арьсны эмч нартай маш сайн хамтарч ажилладаг. Бид нар зүгээр бүтээгдэхүүн маань сайн гэхээсээ илүү эмч нар үнэхээр энд итгэж гин үү, энэ нотлохоо маань эмч нараар баталгаажсан байна уу гэдэг дээр бол хамтарч маш их ажилладаг гэсэн. Үн дээр тулгуурлаад асуухад танад ямар бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хамгийн сайн хүрдэг, хамгийн сайн борлуулалттай байдаг бүтээгдэхүүн? Гоо сайхны талаас гэсэн. Гоо сайхан дээр бол манай Isis Farm Монгол улстай номер 1. Тэгээ баг ингээ Isis Farm хэрглэж үзээгүй баг Монгол эмэгтэй байхгүй бах. Бид нар яг нэг судалгаа гарч ирсэн чинь Монгол улсад төрсэн 4 хүүхэд дотмын нэг нь Isis Farm-ын тосыг хэрглэж ийн гэсэн судалгаа одоо борлуулалтаасаа хөөгд гаргаж харахад тийм байсан. Тэгэхээр одоо ч хүртэл номер 1 байгаа. Тэгээ эмч нар ч гэсэн хамгийн одоо нүүр бардам зөвлөдөг бүтээгдэхүүн юм байна. Гоо сайхны зах зээл бол яа харахгүй маркетинг дээр суурилж маркетинг дээр давмгаалдаг шүү дээ. Та бүхний хувьд бол яг нэг талаасаа гоё ганган чанар, гоё ганган пакэж одоо савлгаа гэхээсээ илүүтэйгээр чанар гэдэг стратеги ер нь яг борлуулалтын хувьд яг ямар үр дүн өгч явж байна? Яг бидний урт хугацаанд бол ямар ч байсан илүү үр дүнтэй гэдэг нь бол батлагдсан гэсэн үг. Ялангуяа нөгөө Европын холбооны улс өөр айгүй өндөр стандарт шаардлагууд нь жилээс жилд одоо чангараад одоо энэ орц найрлагч юм бол гоо сайхны бүтээгдэхүүнд байж болохгүй шүү гэл ингээл улам одоо минимал болоод лимитд болоод байгаа байхгүй. Тэгээд нийлүүлэгч үйлдвэрлэгч нар маань хамгийн транспарент байдлыг хүсээд тэгээд тэрэн дээрээ гоо сайхныхаа бүтээгдэхүүнүүд үнэхээр эн чинь өөрөө хэрэглэгч нар хэрэглээ нэг илүү одоо үнэртэй гоё болгомоор энэ өнгөтэй гоё болгомоор энэ гэхээсээ илүү яг эффектив байна уу те үр дүнгээ өгч гинүү гэдэг дээр анхаардаг. Тэгээд тэрэн дээр бид нар ч гэсэн яг нөгөө сав баглаа бодол илүү гоё маркетинг гэхээсээ илүү хэрэглэж үзээд ам дамжаад үнэхээр надад үр дүнгээ өгсөн учраас гэдэг танилцуулгаар ингээ манайх сайн явдаг бах гэж боддог. Тэгээд тэр ч зарчмынхаа дагуу одоо олон улсын маркетинг цаанаасаа ч гэсэн биднэрт team гайдлайнууд өгдөг. Нэг талаас одоо та бүхэн чинь импортын суурьтай бизнес гэхээр валютын савлгаа, ханшийн алдаалгын маш олон хүчин зүйл нөлөөлдөг байгаа л да. Ядчил одоо тээвэр логистикийн хувьд бол бас
маш одоо эмзэг мэдрэг байдаг байна чинь одоо нөгөө юуны тээвэрлэлийн хугацаа богинотой байхыг шаарддаг учраас яг энэ оны хувьд бол танай компанид бол хамгийн том хүндрэл сорилт юу вэ? Энийг давахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн бэ? Ер нь бол 25 манай компани хувьд хамгийн өндөр чаленжтай жил одоо сорилттой жил байлаа. Валютын ханшийн бид нар дийлэнх одоо импортоо еврогоор авдаг. Тэгээд еврогийн ханш өөрөө бараг 5-6% өсөлттэй байсан. Энэ нь ганцхан бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна тээвэрлэлт дээр татвар дээр шууд нөлөөлж байгаа. Тэгээд бид нар тооцоолоод харсан чи эхний 3 улирлын байдлаар ханшийн савлгаа 6% дээр өсөхөд манай бүтээгдэхүүний өртөг 13% дээр өсөж орж ирж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад бид нар хэрэглэгч нар руу санал болгож байгаа үнэ тэр хэмжээгээр өсөх юм бол угаасаа маш өндөр дарамт болно. Тэгэхээр энэ жил бид нар мэдээж нөгөөний өсөхгүй байж үнэхээр чадахгүй. Гэхдээ тэр 13% өсөлтөөс биш бид нар өөрсдийнхөө олох байсан ашигасаа бууруулад хэрэглэгчээ алдахгүй тулд нөгөө талаас хэрэглэгчтэй аль болох affordable байлгахын тулд үнэ бол нэг 5% өсөлттэй гаргасан. Тэгээ бид нар нөгөө нэг албан ёсны эксклюзив эрхтэй, онцгой эрхтэй учраас бид нар нийлүүлэгч талтайгаа ямар одоо хилцлүүд хийдэг вэ гэхээр Франц бүтээгдэхүүнийг Францаас авсан ч адилхан, Монголоос авсан ч адилхан үнэтэй байлгамаар байна. Яг тэгвэл монголчин өөрөө айгуу тийм жижигхэн зах зээл. Дахиад дээрэс нь одоо бид манай зорилтод хэрэглэгч нар бол маш олон гадагшаа дотгошоо явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ганцгийн худалдаанууд айгүй хэрчмтэй байж гин. Тийм учраас бид тэгэхэд Монголд бол Францаас илүү үнэтэй зарахгүй гэдэг одоо хилцлүүдээ хийдэг. Зарим бүтээгдэхүүнүүд нь бүр Францдаа зарагддаг үнээсээ ч гэсэн хямдхан байдаг. Яагаад гэвэл бид нар Монгол хэрэглэгч нартай арай илүү хүртээмжтэй дахиад дээрэс нь заавал илүү зардал төлөхгүйгээр байлгахыг эрмэлздэг. Хэрэглэгчийн арьсны онцлог тохирсон бүтээгдэхүүнийг яг танах хэрхэн санал болгодог вэ? Дээрээс нь хэрэглэгчид сүүлийн үед арьсандаа тохирсон орц найрлагаа бас уншиж сурч байгаа юу? Тэр бас хэрхэн өөрчлөгдсөн бэ? Монгол улсын нөгөө цаг уурын нөхцөл байдал өөрөө айгүй тийм хурцтай. Тэгээ илүү хуурай. Тэгээд бусад Азийн орнуудтай харьцуулахад маш ондоо. Тэгээд борлуулалтын одоо трендээ харсан ч гэсэндээ Азийн орнуудад бол илүү батганы тослог арьстай бүтээгдэхүүнүүд илүү борлогддог бол манай дээр хамгийн өндөр борлуулалттай байдаг нь бол чигшүүлэх тосыг бараг уудаг тэгж арьсандаа хэрэгэлдэг. Тэгээд яг гоо сайхны бүтээгдэхүүнүүд брэндүүд гэх юм бол манай дээр бараг 7-8 брэндүүд байгаа. Яг тэрэн дээр тухайн хэрэглэгчийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг бүр ингээд гаргаж өгөх боломжтой. Тэгээ бид нар дэлгүүрүүд дээрээ ялангуяа өөрсдийнхөө дэлгүүрүүд дээрээ бол арьсны эмч нараар, мэргэжлийн эмч нараар арьсаа онцлуулад тэгээ яг тохирох бүтээгдэхүүнүүдээ санал болгодог. Хэрэглэгч нар ч гэсэн ялангуяа нөгөө арьсны бүтээгдэхүүнүүд дээр инфлюенсерүүд маш их болсон. Тэгээд тэд нар өөрсдөө хэрэглэгч нар маань ч гэсэн орц найрлагын талаар илүү мэдлэгтэй болцсон учраас тэрийгээ бас асууж орж ирдэг тий. Батханд ниацинамид хэрэгтэй юм байна. Тэгвэл тэрийгээ авмаар байна. Тэр орц найрлагатай бүтээгдэхүүнүүд маань аль нь вэ гэдэг ингээ ороод ирдэг болсон. Тэгэхээр тэр одоо хурданд манай зөвлөхүүд ч гэсэн илүү их мэдээлэлтэй байх шаардлагууд үүсэж байгаа. 26-ны үед бол нөгөө хөтөлбөрийн цаг дуусж байгаа учраас бас товчхон хариулт. 26-ны үед бол ер нь та бүхний хүлээлт ямар байгаа вэ? Эдийн засгийн нөхцөл байдал бол нэг тийм тааламжтай харагдахгүй байгаа. Гэхдээ хэрэглэгч нарын өөрсдийнх нь сонголт дахиад дээрээс нь яг нөгөө чанартай худалдаа авалт хийх тал дээр болол илүү мэдлэгтэй, илүү тэрлүүгээ анхаарч байгаа учраас бид хэд бизнесийн хувьд бол өсөлттэй жил байна гэж харж байгаа. Тэгээ бидний саяхан нэг хийсэн том гэрээ бол L'Oréal групптэй дэлхийн номер 1 эмчилгээний гоо сайхны брэнд болох La Roche-Posay, CeraVe, Vichy 3-тайгаа гэрээ хийсэн. Тэгэхээр эх ондоо бид нар маш том одоо глобал брэндтэй болчихно. Тэгэхээр бизнесийн хувьд бол нэлээд өндөр хүлээлттэй байна. L'Oréal-тай хамт 2026 он луу урагшаа гэдэг юм. За баярлалаа. Бид студид Green Gate International компани бүс захирал уран жаргал хадагтай ирж оролцлоо.